сайн залуусаа. За тэгээ өнөөдөр бичлэгээр явуулж одоо шинэ бичлэгээр уулзч байгаа баяртай. За бид бүхэн өнөөдөр юм юу болж байгаа гэхээр залуучууд маань нийлээд тийм хүссэн үйл ажиллагаануудыг хаан байна гэдгийг одоо бизнес хайж байгаа. Тэгээд small guys зүгээс Facebook-ийн зүгээс хасаа өдрөө 8-аас 12-ийн хооронд өглөөс ахын спортыг заавал видео танилцуулсан юм байна. За тэгээд сүүлийн Афганистан болон Туркийн байгаа хүмүүсээ өнөөдөр тэгээд өнгөөгөө ямар хөө татдаг байна вэ гэсэн чинь гадуур болохоор маш олон ингээд англи клубууд үүссэн байна. Тэгээд өнөөдөр бид тэдний тэр олон клубууд нэгдээд очиж гоё бичлэг хийсэн маань тэгээд мэдээч. За ингээд жамбаа найзгаа явуулсан да бид хоёр одоо өнөөдөр нэлээд олон замыг туулсан. Тэ. So pardon my manners, just something about you turns me to a savage. Тэгэхээр коллектив интеллиженс English клубын 7 хоног болгон явуулдаг уулзалт маань байна. Ингэж эхлэж байна. За тэгэхээр энэ бүхэн сайн дурынхан гээд баг үсгээд англи хэлний дөрвийн мэдлэгийг яаж эзэмшиж болох вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Бидний одоо хоёр дахь уулзалт. Тэгэхээр ямар ч зүйл ирэл хайгуул хийгээд шинэлэг аргачлал, шинэлэг одоо тийм босруулахын ажилд ганцхан шамдан орж байгаа тийм. Тэр эндээс ямар хөө үр дүн гарахыг бид нар одоо хэлж байгаа. Гэхдээ ямар ч юм мөнөөс угаад ингээд сургалтын хөтөлбөрөөр өөрсдөө боловсруулах үзэлтэй тийм. Дандаа ингэж орчоод сургалтын хөтөлбөрөөр боловсруулж зайлцсан бий болсон сургалтын хөтөлбөрөөр явдаг бол яаж компаниас тэр хэм маяг гэж жоохон хэлдэг. Бид нар тэгэхээр нөөц хангалттай байна. Интернет рүү ороод арсан чинь ном сурах хичээгчтэй. Дээрээс нь ихэнх хүмүүс ямар нэгэн байдлаар сургалтанд хамрагдсан 10 жилдээ бол үзег хүмүүс байхгүй. Ийм учраас ийм нэг уулзлаа чинь хамгийн гол үн төлбөргөө. Үн төлбөргөө энэ залуучуудыг хөгжүүлэх. Одоо энэ бага ингээд үүсгээд энийгээ цааш чадваржуулахтай нэгэн ажил гэж бодож байгаа. Тэгээд 6 жилийн хугацаанд бид явуулж байгаа. Тэгээ олон залуучуудыг бас урьж байгаа. Тэ ер нь одоо манай гişүүд яг энэ нэгэн ажиллах цаг зав зориулах хүмүүс илүү яаж байгаа тийм. Нэг удаа ирээд явах хүмүүс маань байгаа. Гэхдээ тэдэртээ зориулаад илүү юм. Групп дээр 20 мянга гаруй гişүүдтэй учраас энэ жижиг өрөөнд манад багтахгүй шүү дээ тийм ээ. Учраас бол цаашдаа бид нар онлайн руугаа илүү суурилж гişүүд өгүүлэхэд туслая гэж бодож байгаа. Зарим гадаад байгаа гişүүд хүртэл бас ингээд лайв хийж болох уу гэдэргээд төсөлтүүд бас тавьдаг. Тэг манайхтай бас адилхан байна. Манайх ч бас үндгүүгээр залуучууд спортод арга хэмжээнд өрөөд байгаа шүү дээ. Аа. За. Тэсчмээрээ төстэй тэгээ залуучууд яагаад эрүүл байдлаар, эрэг байдлаар, өөрсдөө эрэгтэй байдлаар цагаа өнгөрүүлж өөрөөсөө туслаад бие биендээ туслаад тий. Бид хэсэний урайлж байгаа. За тэг өнөөдөр бол 3 багт ингээд бидэд хуваагдсан. Тэгээд энэ багт болохоор ирээдүйн цагийг үзэж байгаа. Тэг яаж хурдан үр дүнтэй сурах вэ гэдэг багаар ажиллаж байна. Тий. Ер нь бол одоо бид нар ерөнхий асуултаа тавиад ер нь өнгөрсөн манай энэ багууд өнгөрсөн цагийг авсан байгаа тийм ээ. Өнгөрсөн цагийг бид нар яг сайн сурч болох вэ гэдэг дээр зөвхөн брейнсторминг тийм энэ шуурга устгах шин санаа эргэлж байгаа гэсэн. За манай дараагийн энэ баг маань болохоор ирээдүйн цагийг авсан баг мөн яг адилхан асуулт тийм. Ирээдүйн цагийг яаж одоо шинэлэг байдлаар сурч болох вэ гэдэг дээрээ ярилцж байгаа тийм ээ. За манай маа тий. Энэ бол одоо бит хоёрын баг байгаа. За бит хоёрын баг дээр ажиллаж байгаа. Манай эмэгтэйчүүд нэлээд баг болсон. Шургуу ажиллаж байна тийм ээ. Сонирхолтой байна. Хоёул тэгээд удахгүй багтаа нэгдээд шин санаагаа тэгэх юм байна. Тийм ээ.
it's just something about you turns me to a savage. If I'ma be honest, I can't help but stay, yeah, I'm losing my balance. Got me running in circles around you to please, yeah, I do what I need to. За яг надад 맞чихсан нь тэр question байхгүй. Хамгийн best нь юу ч 잘해ж байна. Зөв буруу сайн. Тэгвэл хамгийн аюултай нэг юм байдаг. 이때부터 아웃풋은 사무소가 나왔어요. 사무소 그때 무서운데 그때 처음 있는 때가 아프죠 진짜. 내가 되게 재밌었어요. 둘 살짝 아시다서 She got me loving in the morning, got me singing in the pouring rain, got me wrapped around her finger. I'm perfect in the palm of your hand. Message couldn't be much clearer. Like a metaphor, make believe. Knew somebody would've pinched me. Now we breathe the end of this dream. Well, pardon my manners, just something about you turns me to a savage.